арилжаанаас одоо өвдөлт гэдэг зүйлийг бол айгүйх авч исэн. Яах гэж би одоо энэ Forex гэдэг зүйлийг одоо анх хийвээ. Амьдрал бол ингээд дутуугүй болж ирсэн. Үнэн болохоор би таныг харуулад байна гэж хараад байдаг байхгүй юу? Тэдийг алдлаа, муух юм байдаггүй. Данс шатлаа, даралт ихслээ, зүрх зогслоо. Хүн алдаж болно гэхдээ олж болно гэдгийг бас тавьдаг. Forex-ийн арилжаа хийх залуучууд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Амьдралтаа хийсэн хамгийн том алдаа байна. Бага. Сайн байцгаана уу залуусаа. Зулаас подкастын маань дараагийн зочин үнэхээр гайхалтай, миний хүндэлдэг хүн ирсэн байгаа. За, энэхүү хүн маань болохоор эцэг трейдер байгаа. Йоо, би бүр эцэгтэй анх уулзахдаа ямар гоё энгийн тэгсэн хэрнээ бүр үнэхээр гоё сэтгэл мэдрэгдчихсэн. Тэгээ анхны тэр нөгөө XM-ийн нэг тиймэрхүү юу би семинар дээр манай нөгөө 2 жилийн өмнө хийсэн нөгөө XM-ийн анхны семинар дээр анх уулзсан. Тэгээ би асуулт асууж байсан. Тэгжсэн. Асуулт асууж байсан. Тэгэхэд үнэхээр real гэдэг те. Тэрнээс хойш бүр ингээд шүтээд бишрээд бүр миний эцэг болоод эцэг минь хаяа аав минь гэж мессеж өчнө. Шуруулаагүй үннээсээ. За тэгээд эцэг трейдер гэдгээр нь хүмүүс мэддэг болгоч чиг. Одоо яг үндсэн нэр нь болохоор Бат жаргалын бүх шандас гэдэг чинь. Бүх шандас тий. Бат жаргалын бүх шандас ах манаа. За тэгээд яг энэ бүх шандас гэдэг нэрийг одоо хэн танд өгсөн бэ? Энэ бол манай одоо аав ээж яаж байгаа л нөгөө дээр үдээд ш нөгөө будаан дотор нэр хийж шигшэж байгаа л тэр нэр гарч ирсэн гэсэн. Ер нь бол одоо миний нэр чинь бол Монголд бол одоо баг байдгүй шүү дээ. Ер нь бол нэг 2-3 л байдаг нэрнүүдийн нэг шүү дээ. Үнэхээр одоо би анх нэрийг нь сонсчингуудаа үнэхээр тийм хүчирхэг шандас гэдэг чинь бас л тий бүх тасрашгүй тийм хүчирхэг тийм мэдрэмжийг өгчээсэн. Тэгээд тухайн үедээ яг энэ нэрний утгыг бодоод тэгээд амьдралдаа гаргаж байгаа тэр нөгөө нэг яриа хөөрөө тий тэр үйлдэл болгоно надаа үнэхээр яг энэ бүх шандас гэх нэрэндээ тохирсон. Үнэхээр та эцгийнхээ өгсөн нэрийг бол та үнэхээр сайн гаргаж Монголын хувьд ч гэсэн үнэхээр мундаг байгаа гэж би бол хувьдаа одоо боддог байгаа шүү. За окей. Бага насны амьдрал нь хаана өнгөрөв? За тэгээ мөрөөдөл, хүсэл мөрөөдөл юу байсан? Одоо яг тэр өссөн мөрөөдсөн амьдралаар амьдарч байна уу? Би чин дархных байхгүй юу? Дархны бол дарханд төрсөн. Дархных ч амар царил залуучуудтай. Царил огтудтай гэдэг тийм. Төрсөн. Тэгээд Улаанбаатарт бол шилжиж 2000 оны ихээр Улаанбаатар шилжиж орж ирээд за тэгээд бол Улаанбаатар сургуулаа олт өгсөн. Одоогийн мөрөөдлийн хувьд багасаа юу хүсэж мөрөөддөг байсан бэ гэхээр мэдээж бол одоо сайхан амьдрахыг хүсэж мөрөөддөг байсан. За одоо яг хөө тэрэндээ баг зэрэг хүрцэн одоо явж ил байна. Гэхдээ яг фул биш юм аа гэхэд тий ямар ч байсан өнөө маргаашаа нэг өнгөрөөгөл бас явж ил байна. Амир хөөх өнөө маргааш өнгөрөөгөө тэгээд. За тэгэхээр одоо бол шууд гол зүйлрүү орно заяа. Тэгэхээр яг хөө арилжаа би Forex-ийн салбарт яг хэдийд анхуул тавьсан анх орж исэн мэдрэмж тухайн үед авч исэн арилжаанаас авч исэн мэдрэмж тэр зүйлээ хаваалцвал. За би Forex арилжааг анх 2016 оноос эхэлж ийсэн. Одоо бол ингээд 26 гарах бол 10 дахь чи 10 жилийн боллоо. Арилжаа хийсэн тий. Тэмдэглэх үү? Тэмдэглэнэ. Тэгээд бол эхлээд бол яг арилжаанд ороход бол хүн болгоны одоо хүссэн мөрөөддөг тий. Ер нь бол санхүүгийн эрхчлөөнд хүрий гэсэн зорилгоор бол орж исэн. Тэгээд тэрэндээ орсныхан дараа бол одоо маш их өвдөлтийг бол авсан. Өвдөлт ер нь шантарч исэн. За тэгээд шуудлахад бол тий ер нь Forex-ээр ер нь бол мөнгө хизээч олдгүй юм байна гэдэг зүйлийг толгоондоо ойлгож исэн. Хэсэг болж үзсэн. Боллоо орлоо гэд ер нь бол яг иймэрхүү туушт одоо яг нэг төвшөнд бол байгаагүй. Өсөлттэй уналдаг гэхээс илүүтэйгээр нилээн бас тий уналтанд давмгаалж исэн. Тэгээд нилээн бол арилжаанаас одоо өвдөлт гэдэг зүйлийг бол айгүйх авж исэн. Өвдөлт шантрал тий тэгээд ер нь одоо ямар сайндаа яах гэж би одоо энэ Forex гэдэг зүйлийг одоо анх хийж хэлвэ гэдэг тэр мэдрэмжийг бол
энэ яс маханда шингээтэл авч исэн хүмүүсийн нэг бол байгаа. Ер нь бол намайг бол анх Forex ярилж эхэлж хахад бүгд л мөнгө олдог гэж бол надад харуулж исэн. Хизээж одоо алдагдлын талаар бол харуулж байгаагүй. Яг тийм болохоор за би Forex ярилж явах юм бол энэ шиг ингээд өдөр $100,000 их юм байна, $200,000 их юм байна. 1 жилийн дараа 2 жилийн дараа ингээд долларын саятан болох юм байна гэж бодож орж ирсэн. Тэ. Тэгээд энэ бодол маань ер нь бол миний бол хамгийн буруу, хамгийн одоо амьдралдаа гаргасан одоо шийдвэрүүдийн нэг бол байсан тухайн үед бол одоо эргээд харахад бол бас үнэхээр одоо амьдралдаа гаргасан үнэхээр хамгийн чухал шийдвэрийн нэг байсан юм байлээ. Тийм тий. Тийм. Одоо удахгүй бүр гоё юм ярих байгаа шүү. Тэгэхээр яг мэдээж ин тий энгийн ажил хийдэг хүмүүсийн хувьд ингээ бодоод үзэхлээр 9 to 5 чинь нэг амар нэг өндөр стресс ч юм уу тийм нэг шаардахгүй. Би одоо арилжаа руу ороод жил гарна дөнгөж одоо хүлтрээ мөмс гараагүй нэ тий. Нэг тиймэрхүү хүүхд тахгүй юу. Тэгээд эхлэнгүүт одоо ч гэсэн би лайф коуч хийдэг тийм ч гэсэн хаяад тийм шантрах үе надаа ингээд гараад идэх байхгүй. Би сая сүүлд бичгтээ хасах $300 одоо голд өсөлтөн дээр савуулчлаа гэж чатчихжсэн шүү дээ. Тэгээд тэгэхээр яг хүн болгон ондог биш тий. Тэгээ яг үнэн болохоор би таныг харуулад байна гэж хараад байдаг байхгүй. Тэдийг алдлаа гэд ерөөсөө тийм нуух юм байдаггүй. Тэр надаа үнэхээр таалагддаг. Энэ болохоор яадаг вэ гэхээр одоо арилжааны зах зээлийг айгүй олон хүмүүс сонирхож орж ирж байгаа. За тэднэрт бол яг над шиг одоо тий өнөөдөр арилжаа гээд маргааш би одоо $100,000 хийчихнэ гэсэн сэтгэлдээ бити орж ирээсэ гэж бол бодсон үднээс бол алдагдлаа бол дэлгэрэнгүй тавьдаг. За мэдээж бол хүн алдаж болно. Гэхдээ олж болно гэдгийг бас тавьдаг. Ер нь бол яг нөгөө баланслж явах хэрэгтэй болов уу гэж бол боддتي. Тэгэхгүй яг нэг талаа ингээ бариад явхаар чинь нөгөө хүмүүст айгу буруу үлгэр дуурайл үзүүлээд нөгөө одоо алдагдлын одоо өвдөлт гэдэг зүйлийг одоо мэдгүй өнгөрөх магадлал айгу өндөр штэ. Гинт одоо ямарваа нэгэн үний те ингээд айгу өндөр ашиг ингээ харчаад за би яг ийм ашиг хийх юм байна гэд ороод ирэнгүүтлээ нөгөө яг өөрийнх нь одоо юу ашиг хийх битэл яг тэр хүний олсон мөнгийг өөрийнх нь одоо балансаасаа ингээ бүгдийг алдчихна гэдэг чинь айгу асуудалтай шүү дээ тий. Тэгэхээр эхлээд бол ер нь бол алдагдал гэдэг зүйлийг бол сайн ухаарах хэрэгтэй юм шиг үл алдаж болно гэдэг зүйлийг. Тэгэхгүй хүмүүсийн одоо шууд одоо арилжаанд одоо орж ирж байгаа манай залуучуудын ерөөсөө тарагт нь бол ерөөсөө ашиг хийх сонирхолтой хизээч алдагдлыг бол бодохгүй. Тэгэхээр бол ер нь бол энэ тал дээр бас сайн хүмүүс ухаарах хэрэгтэй юм байл. Яг зөв те. Нэг бодлын нэг юм их сургуульд бид нар яагаад 4 жил сураад те алдаж онож ингэж явдаг штэ те. Хичээл хийхгүй хийгээл чалгалтандаа унаал босоол онцавал ч юм уу те. Яг үүнтэй адилхан бас Forex арилжаа хийнэ гэдэг чинь бас л тийм цаг хугацаа шаардсан ажил гэж би бодод байдаг байхгүй юу? Нэлээд цаг хугацаа бол шаардсан шүү дээ. Ер нь бол би ч одоо 10 жил одоо энэ зах зээл дээр ингээ явж байна. Ер нь бол сүүлийн 10 жилийн гэхээр сүүлийн нэг 2-3 жилээс л гайгүй болж байна гэж бодохгүй юу. Тэгэхээр чин энд ямар хугацаа шаардах нь ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр чин бол хүмүүс бол яг энийг бол ерөнхийдөө ойлгохгүй ер нь айгүй олон залуучууд байл. За тэр залуust хандаж хэлэхэд одоо тэгээд би бол миний одоо хэлэх туртаа нэг үг байдیں۔ Алдагдлал арилжааны нэг хэсэг гэдэг үгийг айгүй их би хэлэх туртай. Хүн эхлээд алдах одоо тий алдна гэдэг сэтгэл зүгээр эхлээд орж ирэх нь зүгээр юм болов уу гэж бодож байна. Тэгэхгүй шууд одоо ашигт бол төвлөрснөөс илүүтэйгээр тий тэгээд ер нь бол бас урт хугацаанд ер нь бол одоо ингээд амжилттай явж байгаа трейдерүүдийг ингээд би харахад урт хугацаанд баг ч гэсэн ашигтай явж байгаа хүмүүсийг л хэлдэм билээ ер нь бол. Юу ямар гоё сонсогдчих тий. Тэрнээс бол нэг дор огцом одоо мөнгө олсон хүн бол яг тэрэн шигээ бол алддгийн жишээг би бол өөрөө мэдэрсэн байгаа. Яг зөв. Амжилттай эр хүн гэдэг байгаа тий. Амжилттай эр хүний цаана үнэхээр тэр бат бөх суйртай итгэл өгдөг, урамшуулдаг тийм нэг гайхалтай бүсгүй байгаа. Амжилттай эр хүний цаана. Тэгэхээр эхнэр нь анх энэ Forex арилжаа хийлээ тий. Та мэдээж
одоо яг хамгийн анхны зүгээр нөгөө амар томлоосоо хэлдэг. Бүх юм дэнчин тавиад хэлсэн. Тийм шүү дээ. Би бол одоо эхнэрийнхээ одоо пис мол худалдааны төв 4 давхар 5 давхард байсан одоо лангуу бол тэр чигээр нь алдчихсан. Тий. Энэ нөхцөлд ч гэсэн эхнэр нь ингээд итгэл хүлээлгээд Тий. үргэлжлүүлээд таныг дэмжиж гин гэдэг ч үнэхээр би бүр эхнэрээр насаа маш их бахархдаг байхгүй юу. Тэгээд яг тэр мэдрэмж сэтгэл хөдлөл танд хэлсэн тэр гайхалтай дурсамжтай үг байна. Бага шүү дээ. Манай эхнэр бол намайг чи би одоо нэг ажилд орох гол ингээл те ингээл шантрал ингээл явж байхад манай эхнэр чи хүн баяжуулах гэдэг юм уу өөрөө баяжих гэдэг юм уу гэдээ уйлаад хэлжсэн. Яг тэр тиймэрхүү үгнээс болол нэрээ би нэрээ те хүн баяжуулаад одоо яхин те нэг л амьдрах юм чи ингээл явж ирсэн. Тэр үг бол ер нь бол надад бол бас амар нөгөө цохиж орж ирсэн. Эрэгтэй хүмүүст ялангуяа юм дэмждэг те яг унсан үед нь ингээд босгодог ийм гэр бүл гэдэг чинь бас амар чухал байдаг. Тэгэхээр бас эхнэрээр нь бахархдаг. Та тэг эхнэртэй хандаж хэлэх үг байна уу? Одоо тэгэл эхнэртэй одоо хойштой ч гэсэн одоо тэгэл арилжаачны эхнэр хിവэрэл байна штэ. Өөр одоо юу яг хэлэх юм бэ? Хичээн тий. Хайртай шүү гэж. Хайртай шүү гэж. Одоо хайртай шүүхэн чааш. Жохо хичээд ах. Зүгээр хэлчихсэн. No. Өөрт нь хэлнэ аа. Зүгээр олон нийтэнд нь хайртай шүү. Йоо. Угаасаа бид хоёр ерөнхийдөө уулзахаараа яг ийм болчихдог байгаа. Ер нь бол тэгээд арилжаачин хүмүүсийн эхнэрүүд чинь хамгийн их хүнд хэцүү л байдэн шүү дээ. Ер нь бол бүх юм нь одоо тий алдагдал хүлээлээ гэр бүлийн санхуд шууд нөлөөлнө тий. Ер нь бол бас арилжаач хүний эхнэр байна гэдэг бол бас нэлээд бас хатуужалтай тий. За гэл дотроо бас боддог тийм бүсгүүчүүд байдаг гэж бол боддог шүү дээ. Одоо миний мэддэг бас арилжаачин залуучууд эхнэрүүд нь бүгд л яг тийм хүлээн зөвшөөрсөн. Ер нь бол хэр баргийн уналтан дээр нь одоо нэг дөрөөлөд байхааргүй тийм хүмүүс л байдаг гэж бол боддог. Тэг миний хувьд ч гэсэн яг хуу сингэж бас 4 жил гараа одоо 5 руу орж байна уу. Тэг яг энэ хугацаанд бас нэлээ их зүйлийг мэдэрсэн. Гэхдээ би эзэж одоо чи чадахгүй байна. Та чадахгүй байна. Эсвэл те ямар нэгэн байдлаар одоо боль гэдэг үгийг бол нэгжилж байгаагүй. Зүгээр л хий. Бусад хүмүүс хийдэг, олдог, чаддаг. Тийм шүү дээ. Наа чинь яг л энийг л баримталж одоо явсаар байгаа л. Тэгсэн ирнэ одоо өөр ингэ ярилж байгаа. Бэл уйлал. Тэгээд явж гин. Тэгэхээр нэг гоё зүйл аа. Тэгээд та амьдралтаа хийсэн хамгийн том алдаа. Тэгээд үүнээсээ суралцсан сургамж байна уу? Бага. Би ээжийнхаа өөрөх амьдралаа залгуулж явдаг объект гэдэг хэвгүй юу? Тэрийг бол би процент тавиад банкнаас 45 сая төгрөг зээлээд тэгээд тэр мөнгөний тухайн үед би бол ээжтэй бол худлаа ярьж штэ би бизнес эхлэж байгаа гэд нэлээд бас уналттай үйсэн. Тэгээд тэр мөнгөний би аваад за би бол тэрийг сайн санд юм яг банкнд тавих гэж 3 сар хөөцөлдсөн би. Худалдаа хөгжлийн банкнд тавих гэж 3 сар хөөцөлдөөд за 45 сая төгрөг над дээр ирлээ би тэрийг 1 сарын дотор алдчихсан. Тэгээд манай ээж бол тэр чин сарын 1 сая 600 орчим мянга төгрөг төлдөг байсан. Тэгээ манай ээж бол төлөө явж байсан. Яг энэ дээр бол би бол нэлээд бас өөрийгөө буруутгаж тий би юу хийж вэ тий одоо ер нь бол манад байсан одоо хамгийн сүүлийн юм бол би тэгээд тавиад алдчих чинь гэсэн үг байхгүй юу. Тэгээ бүр өөрийгөө ч одоо асуудалд оруулахаас гадна ээжигээ хүртэл ингээ асуудалд оруулсан. Яг энэ үед бол надад би бол үнэхээр л айгүй том одоо сургамжийг бол авч исэн. Ер нь арилжаан дээрээс хамгийн том өвдөлтийг тэгээд ерөөсөө л тий яг амьдрал бол ингээл дутхгүй болж ирсэн. Давхар одоо ингээд зүгээр байсан үнийг ингээд асуудалд оруулчих чинь гэдэг чинь. Энэ бол миний амьдралдаа хийсэн бол хамгийн том буруу шийдвэр, хамгийн том алдаа бол энэ л байсан. Над руу хувь чадараас эмэгтэйчүүд их хөвчлэн бичдэг л дээ. Гэтэ ингээд би байраа тучлаа. Тавиад тучлаа. Хэлж яаж байгаа. Тийм үсэндээ байгаа тий. Тэгэл ингээл ороод ирдэг байхгүй юу? Тэгэхээр магадгүй тань ч гэсэн ингэж орж ирж байгаа хүмүүс байгаа. Тэ? Иймэрхүү асуудал яриад. Оо тийш дээ. Над руу бол одоо тэгээд
нохош өгвөл мөнгө гуйсан бичиж хэдэн доллар өгчих. Би одоо яши бирд юм ба. Эцэг гэд нэртэй юм чи аргагүй л. Таны нэр Надаас бол бүр бас айгүй хэцүү шүү дээ. Бид нар чинь тэгээд нэг бодлын тий энэ ч хүний амьдрал ш. Гэхдээ миний хувьд бол би хизээч яаж ч одоо уналтанд орж исэн өөрөө энэ бол миний 100% алдаа байсан гэд би ямар ч хүнээс бүр нэг төгрөгч гуйж байгааг. Ерөөсөө л энэ бол миний алдал. Би өөрөө хариуцлага өөрөө хүрэн тий. Миний хийсэн алдаа юм чинь би өөр хүнээс зав тусламж гуйх албагүй гэдэг утгаараа. Тэгэхээр асуултын маань үргэлжлэл нь болохоор ингэж хэлж байгаа байхгүй. Яг тэр залууст хандаж одоо болохоор байраа алдсан байна, машин алдсан байна, сэтгэлээр унтсан байна, гутарсан байна тий. Итгэл найдвар байхгүй болсон байна. Би яг тэр залууст хандаж хэлэх үг. Зүгээр ажиллаа ли? Өмнө юу хийж исэн? Тэр ажиллаа ли? Өөр одоо ямар сонголт байхгүй шүү. Тий. Улам одоо буруу шийдвэр гаргах юм бол улам гүнзгий нөхөнд л орно гэхээс хизээч одоо дээшлэхгүй. Өмнө яг юу гэдгээс арилжаа гэсэн тэрийг л өөр сонголт байхгүй шүү. Зарим нь болохоор яг тэгдэг штэ тий. Нэмж мөнгө зээлдэг, бодлоо ирдэг, заллин хийдэг. Тэгэл нэг юм бас олон асуулт иржсэн нэг нь болохоор над форекс арилжаа ч нү бит юм аашийн тий. Бизнес юм уу? Үнэхээр үнэ юм уу? Ч юм уу те ингээл орж ирдэг л дээ. Гэхдээ яг энэ ийм шийдвэр гаргаад яваад байгаа хүмүүсийн ард болохоор яг тэр нөгөө бит маягийн ч юм уу те тийм зүйл бооцоо тавигдаад ч юм уу яг нэг тиймэрхүү юм ажиглагдаад байдаг байхгүй юу? Тэр бол миний хувьд бол ерөөсөө яг надад тулгарч ирсэн асуудал яг одоо би чинь тиймэрхүү байдалд орж исэн гэх тэр нэг зүйл байгаа байхгүй юу? Эхлээд ингээд тодорхой хэмжээний мөнгө ингээд оруулаад алдсан. Тэнгүүлээ тэрийгэ буцаж нөхөөд болий гэж боддог байхгүй юу? Тэрийгэ буцаж би яг энэ мөнгөөл би ч гэсэн бодож байсан. Би яг Forex арилжаанд оруулсан энэ мөнгөө хийчих юм бол би ерөөсөө энийг зах зээлээс болий гэл. Тэгэл тэр нь ингээл сумжраал ингээл алдагдал улам өндөр болгоод идэх байхгүй юу? Тэгэхээр одоо алдж байгаа залуучууд ерөөсөө л гол шалтгаан нь ерөөсөө л тийм. Ресет хийж чадахгүй, өөрийгөө ресет хийж чадахгүй, өөрийгөө зогсоож чадахгүй. Ингээл тэр мөнгөө л би олчвол боллоо гэл. Тэгэл ингээл нөгөөх нь ингээ одоо хар нөхрөө унах одоо эхлэн тэр болж байгаа байхгүй. Ер нь бол Forex-ийн арилжаа хийх гэж эхлэж байгаа, за хийгээд явж байгаа залуучууд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ ямарваа нэгэн хүнээс мөнгө зээлэх юмаа процент тавья гэж бодсон үеэс чинь тэр мөнгөө алдсан гэж бодох хэрэгтэй. Яг гоё. Энэ бол ерөөсөө тийм учраас тэр үйлдэлээ хийхгүй байх хэрэгтэй. Хааштай алдах магадлал өндөртэй гэдгээ өөрөөсөө мэдж байгаа мөртлөө тэрийгэ зогсоож чадахгүй. Яг одоо би энэ хэмжээний мөнгөтэй болчих юм бол би яг алах гад байна тий. Яг л одоо тэр чинь би саяны чин дээрээс ээжийнхэн өгөө 45 саяар тавилаа бүгднгээр нь дансаа цэнгэлээ нэг сарын дотор алдлаа. Ерөөсөө л тийм болохоор ямарваа нэгэн хүнээс мөнгө зээлэх юмаа процент тавья гэж ерөнхийдөө процент тавьж арилжээ гэж бол бодоод бол ер нь хэрэг бол байхгүй. Ерөөсөө л алдсан л гэсэн үг. Энэ хариулт бүр амар үнэхээр бас гайхалтай байлаа. Бас маш олон залуучуудад урам зориг мөн зөв чигийг нүгж байгаа гэдэгт бол итгэлтэй байна. Тэгэд илүү олон залуус бас энэ хүү подкастыг бас үзээсэй, мөн олон хүмүүс бас шеэрлээсэй гэж хүсэж байна. Монголын арилжаачдын нөхцөл байдал яг одоо ямар нөхцөл байгаад байна? За Монголын арилжаачдын нөхцөл байдлын хувьд гэхээр бол сүүлийн жилүүдийг яг бодоход бол одоо нөгөө мөнгөний татан авалт айгүй өндөр болж эхэлсэн байна. Баяргий. Энэ бол айгүй сайн мөнгө татдаг болж эхэлсэн. Өмнө нь бол яг нэлээд мэдээлгүйгээсээ байснаас болоод алддаг байсан бол одоо ингээд сүүлийн 2 жилийн ерөнхийдөө статистик судалгааг ер нь брокеруудын өрнөөс харахад бол мөнгөний татан авалт айгүй ихсэн байгаа. Энэ бол ер нь бол маш сайхан зүйлүүдийн нэг шүү дээ. Одоо ямарваа нэгэн хүн одоо тий сайн арилжаачнаас одоо бол ментор аваад менторлуулаа тий эсвэл сигналын даах жишээ нь эсвэл сайн сургалтыг аваад бол тэгж бол одоо бол орж ирж байгаа. Өмнө нь бол бид нар бол тийм юу ч байхгүй өөрсдөө л одоо тий buy sell гэдэг товчол тий дардгийн л мэдэж орж ирдэг байсан бол одоо бол ер нь бол манай Монгол залуучуудын бол арай арилжаачдын нөхцөл байдал арай өөр болж байгаа. Арай одоо миний мэдх юм бол нэлээд олон залуучууд бол амьдрал нь бол ер нь гайгүй болж байгаа.
амьдрал нь гоё болж гин тий. Хүссэн зүйлээ авж гин. Тэгэхээр бас ер нь бол төвшин агсан байгаа. Манай Монгол залуучууд. Бас танаас ийм мэдээ авах гоё байна. Тийм би ч бол одоо яг арилжаач юм болохоор яг энэ мэдээлэлд брокерууд ерөнхийдөө судалгааны статистикийн мэдээлэлд бол бас аль болох мэдээд ер нь ямар хуу төвшөнд байгаа юм байна гэдгийг бол аль болох тэг судлаад явахыг боддог. Тэгэхээр яг одоо ингээд арилжаа хийж эхлэмээр байгаа тий сонирхолтой байгаа тэр залууст хандаж одоо зөвлөгөө хүргвэл Яг одоо арилжаа хийж эхлэх гээд арилжаа Forex арилжааг сонирхож байгаа бол ямар нэг багшилт авах хэрэгтэй. Анхан шатны суур мэдлэгээ бол сайн тавих хэрэгтэй. Ер нь бол Forex арилжаанд хамгийн чухал зүйл бол суур мэдлэг бол хамгийн чухал шүү дээ. Суур мэдлэгээ тавьчих. За тэгээд өөрийн гэсэн суур мэдлэгтэй болсон гэсэн үгэндээ одоо дараагийн түвшний арилжаачтай холбогдоод одоо тэгээд дагаад явах боломжтой. миний хувьд болохоор яг анх эхэлж байхад нэг юм хамтдаа ингээд унаад үтцсэн. Алдчихж байгаа хүмүүс авир хэрэгтэй санагдаад сахгүй сэтгэл зүйн ингээ хуваалцахын тулд тэгж явж байгаад яг тэр мэдрэмжээ хуваалцах, ярилцах, илүү сайжрах ч юм уу. Тэр тал дээр ярилцж байгаад Alpha Traders Academy ерөөхдөө төртөг хамтдаа ингээд бий болгочихсон байхгүй юу. Тэгэхээр бас яг гоё байна. Тэгээд одоо бүр гоё асуулцсан. За. Амьдралдаа хийсэн хамгийн бахархмаар таны хувьд бол амжилт юу байсан бэ? Би ч сая ер нь бол би бол байнгын л одоо ярьдаг арилжаачид тодорхой хэмжээний таргетанд хүрдэг тий. Хүрэхийг хүсдэг. За миний хувьд бол би бол ер нь байнгын хэлж байгаа шүү дээ. Ер нь бол би өөрийнх нь таргетандаа бол хүрсэн. Тэр нь бол сая долларт бол арай хүрээгүй ч гэсэн 900 хэд рүү бол оруулж ирсэн байгаа. Гоё мэдрэмж. Би чамд юуг нь харуулж илүү те яг тухайн үеийнхаа би бүр бахархаад рил хийхдээ бүр сая доллар хийсэн гэдэг Монголд анх удаа гэдээ яриад багцсан. Тэгсэн чинь харин хүмүүс олон юм яриад. Гэтэ миний хувьд рил бөгөөд дансан те бүх юм ингээд хүмүүн байгаа учраас би яг тэгж хэлсэн байгаа. За энэ болохоор 2024 оны 12 сарын 13-наас 2025 оны 1 сарын 12-ны хоорондох арилжааны түүх. За энийг ингээд за чамд харуулж. Энэ нөгөө лотыг харах юм бол хүмүүс нөгөө амар буруу ойлголт авчна гэж ойлгоод байгаа шүү. Тэгэхээр $164,000 12 сарын 24-нд аккаунтаа нэгээд тэгээд ерөнхийдөө бол $916,000 ашгийг бол нэг сард бол хийсэн байгаа. Тэгэхээр нэг 20 гаруй хоногийн хугацаанд бол. Тийм байна. Вау. Үнэхээр бахархмаар яг энэ сая доллар хийгээд заяа. Ингээд гоё хийчлээ штэ. Тэгээд хамгийн түрүүлж хэнд хэлсэн? Хамгийн түрүүлж тэгээд ихнэртэй л хэлнэ штэ. Би ч яг тухайд нөгөө Таиландд байсан болохоор яг тухайн үеийн мэдрэмж бол үнэхээр гоё байсан. Үнэхээр тааваршгүй мэдрэмж. Нэг 20 хоногийн хугацаанд хийсэн мөнгө байхгүй юу? 20 хоног гэдэг чинь бас амар богино хугацаа. Дан авьяас гэхээсээ илүү бас нөгөө аз гэдэг зүйл бол давхар орж ирсэн. Тий, ер нь бол аз авьяас хоёр нийлээл энэ тархтандаа бол ер нь бол хөрсөн байгаа. Шууд одоо нөгөө юу дэлгэцээр шууд ингээ харуулах гад тэр нөгөө лот чинь би амар томоор орсон байгаа сайн анзаарсан биз дээ. Тэгэхээр хүмүүс нөгөө буруу үлгэр дуурайл үзүүлчих магадгүй гэдэг үднэс чамд харуулж байгаа юм шүү. Тий. Ямар ч гэсэн өндөрлөгтэй байсан. Ямар ч гэсэн л өндөр доллогт байлаа гэж үү. Тэгэхээр энэ үе бол айгүй гоё байсан. Тэгээд хамгийн буруу шийдвэр гаргасан зүйл бол яг энэ аккаунтн дээр орж ирсэн. Тэгээд харамсалтай зүйл нь гэхээр яг олсон мөнгөнийхөө би баг 3/2-ыг буцааж алдсан. Надад бол тухайн үед бол ерөөсөө 900 орчим баг сая депозиттойгоо сая доллартай болчихж байгаа шүү дээ. Тэнгүүд л 2 сонголт гарч ирсэн байхгүй. Нэг нь чи энэ мөнгө аваад гар шууд. Нөгөөх нь үргэлжлүүл гэдэг 2 сонголт. Нилээн бодож байгаа. За үргэлжлүүлэе гэж. Тэгээд үргэлжлүүлэх конопо дараад явсан. Тэгтээ бол тухайн үед одоо бас ирээдүйд хийх сонголтоо хийсэн байх л гэж бол бодож байна. Ирээдүйд бас нэг зүйл байгаа учраас юм бэлдсэн байгаа учраас тэр сонголтоо хийсэн болов уу гэж бодож байна. Тэгтээ бол харамсахгүй байна. Ер нь бол өөрөө хийдгээ хийцэн. Адад таныг бол одоо манай монголчууд одоо дийлэн хүмүүс бол танаа л одоо эсэг трейдер явж ийн гээл те. Та нэг сүлд нэг таарсан тэр гоё юугаа яриад гэж. Нэг машинтай холбоотой. Тийм. Би ч одоо энэ жил нөгөө бас нэг
таад мэдэж нэг барилга энэ төр бариулж байгаа шүү дээ. Байшин энэ төр бариулж байгаа. Тэгээд 100 айлын тэнд би тэгээ нэг амжиргаа цагаан гэж машин байдаг шүү дээ. Жижиг би тэрнтэй явж байхгүй юу? Тэгсэн чинь ингээд нэг хажуунаас нэг юм том одоо нэг ланд 300 байсан юм шиг байна. Тэгээд яг ингээд зэрэгцээд гэрлэн төхөн дээр зогсчихсэн чинь цонх амар нүдэхгүй юу? Хин болоо гэд па эцэг трейдер гэж. Йоо тэгээ би одоо яасан болоо гэж одоо тэгэл па эцэг трейдер хичээл яваад өгсөн байхгүй шүү. Юу ч хэлэхгүй тий. Энийг үзэж гин үү чи? Тэгээ би бүр гайхаад одоо яагаад гэсэн юм бол яг энэ бол хүмүүс зүгээр тий. Арай нөгөө төсөөлөөгүй зүйл нь гинт гарч ирсэн байгаа л гэж бол бодохгүй. Яагаад тэгэхээр мэдээж бол амжилттай харилцаач ингээд тэгэхээр тий ингээл амар машин унаал ингээл амар ингээл тасархаа ингээд амьдрал ингээл юм болгоно ингээл цаг үргэлж одоо кул байх хэрэгтэй гэж бодсон чинь яг нөгөөдх нь амар амжиргаан заардалтай ачаа мачаа хог мог ачцсан яг явж таараа тий. Тэгэхээр яг зүгээр тэр хүнийг бол буруутахгүй зүгээр гайхсан баг. Гайхсан тий. Гинт ингээд тэнгууд юу үлээ тий. Чи нөгөө нэг амар тий нөгөө сагаад идэг нөхөр чи гэж би бол яг тэгж л бол ойлгосон. Тэнгүүд нэг гинт гайхаад яг тиймэрхүү зүйл болсон баг. Гэхдээ тийм зам дээр бол зөндөл таардаг шүү дээ. Би ч одоо нэг өөр пүрүүс хормоор унаал ингээд явж явах тэгэл ингээд зам дээр ингээд зогсоол яаж хатаа эцэг буруу амар зам тавьж өгсөн мөгсөн гэж тэгэл ярьж л үү тий. Тий яг иймэрхүү юмнууд бол зөндөө байдیں۔ Ер нь тохиолддог шүү дээ миний хувьд бол тий. Гоё тий. Тий би ч одоо өөрөө тийм сошиал дээр нээлттэй байдаг хүн. Тий би юунаас ч одоо айгаад химээг дах одоо хүсэл байхгүй шүү дээ. Тийм ч одоо насны хүн биш шүү дээ. Тийм шүү дээ. Би заавал үргэлж ингээд бусдад таалагдах тулд күүлээр харагдах шаардлага байхгүй байхгүй тий. Амар үнэтэй машинтайгаа яваал тий ингээд амар үнэтэй газраар ингээд яваал. Тэгэхгүй зүгээр л харилцаач хүн бол зүгээр энгийн байх тусмал гоё юм болов гэж би боддتي. Яг тий бусдаас ямар ч ялгараад авах зүйл байхгүй шүү тий. Тий шүү тий. Тий. Зулаа өнөөдөр юу хийж ийн би яг л адилхан зүйл хийж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр тэн дээрээс нөх одоо би амарлаг би амар одоо тий өөрийгөө одоо магтаад флекстэй тах зүйл бол надад бол байхгүй. Одоо нөгөө юу яжсэн байхгүй юу? Одоо трейдеруудыг хүлээн зөвшөөрөлт гэж ярьдаг шүү дээ тий. Одоо жишээлхэд намайг ингээд хамгийн анх чинь би арилжаа хийж байгаа үйл явцаа хуваалцаад ингээд эн чинь жил гарны хугацаанд үйл явдал тэр дунд би тууштай байсан тий. Тэгэд яг эхлэхгээл явж исэн чинь чимөө $100 хийгээгүй гэж юуны чинь трейдер гэж ороод ирдэг байхгүй юу. Тэгээ бичсэн ээ. Та санаж байгаа сте. Аяга угаагаад тий гэр ороод цэвэрлээ явж гээл тий. Тиймэрхүү юмнууд амар ажиглагддаг. Гэтэ яг хоо миний хувьд болохоор тэр зүйлд нэг хэмзэглээд байдаггүй байхгүй. Харин ч фан байдаг, хүчлээ байдаг. Тэгэл тэндээс юу гэнэ надад хамаагүй байхгүй. Бусад хүн намайг юу гэж бодох нь хамаагүй. Гарин би өөрөө өөртөө итгэл тэгээд кулэр хэлж байгаа байхгүй. Тийм шүү дээ. Миний санарал байгаа би. Тий. Тэгэхээр эцэг трейдер одоо тэгээ фортортойгоо явна уу? Тэ? Амжиргаатай явна уу? Лаан дунна уу? Тэр бол хинд ч хамаагүй зүйл. Тий. Тэгэхээр хин нэгнээс хамааралтай болоо. Тэр намайг юу гэж бодох бол тэ? Энэ намайг юу гэж бодох бол ингээд өмсчүүл юу гэж хэлэх бол ингээд нэг одоо би скутертэй ингээд байнга явдаг байхгүй. Зарим нь бол скутер унаал ингээл явангууд ч ингээд явж ирэл хүн таарчвал яана. Тиймэрхүү мэдрэмж хинээс хамааралтай болоод ирвэл та өөрөө асуудалтай байна гэсэн үг байхгүй. Ерөнхийдөө лайф коучийн хувьд ингээд зөвлөхөд хин нэгнээс хамааралтай биш харин зүгээр л өөрийнхөө хийж байгаа зүйл дээр үнцэнтэй тэ зүгээр л хамгийн хүлээрээ хамгийн догоороо тэ хүчтэй байгаарэ гэж бас хэлмээр. Бид нар бол бусдад таалагдах албатай биш тий. Тий. Яг бодит амьдрал одоо демо амьдрал гэх юм уу одоо тий. Одоо нэг флекс айгүй флекс явдаг тий. Манай залуучуудаас тэр хоёр бол яг бодит амьдрал дээр бол өөр л баг. Өөр шүү тий. Тий. Шал өөр. Одоо үргэлжлүүлээд одоо хувийн амьдрал руу орё. Хувийн амьдрал буюу за мэдээж би бол номер 1 трейдер гэж харж байгаа заяа. Яг миний дүгнэлт би тэгж хардаг. Яг гэх юм бол рил бүх юм харуулдаг, тийм флекс байхгүй, шудраг, тийм тэр зүйл надаа болохоор хүн хүний одоо бодол өөр байхгүй. Тэнгүүд надад нэлцэх гэж шаардлага байхгүй залуусаа. Харин миний хувьд бол эцэг трейдер номер 1. Энэ залуу юу бодож, юу сэтгэж, гэр бүлтэй ямар үнцийн алсын харааг үр хүүхдүүдтэй өвлүүлээ гэж боддог байна. За би бол яг одоо шууд хэлэхэд бол би бол багасаа бол тийм сайхан амьдралаар өсөөгөө. Ер нь бол
дунджаас доогуур бол амьдралаар бол өсөж ирсэн. Ер нь бол амьдралын одоо хар бараан гэдэг зүйлийг бол сайн мэднэ. Бүр нэг үрчлэн мэднэ баг. Тийм болохоор үр хүүхдүүдтэй би бол за нэгт бол бити өлсөөсөө гэж бол боддог. Би бол нэлээд бол өлсдөг л байсан. Өлсөөд айлд амьдардаг байсан тийм айгүй хэцүү. Би одоо бол хүүхдүүдээ бол бити өлсөөсөө гэж бол боддог. Тэгээд ер нь бол юу гарч бити тутаасаа л гэж бол энэ хоёрыг л бол ер нь бол одоо ингээд хүүхдүүдтэй л ерөнхийдөө их анхаард юм шүү дээ. Би ч одоо 3 хүүхэдтэй. Тийм 3 хүүхэдтэй одоо нэг бас нэг гайгүй газар, гайгүй сургуульд оруулаад тий нэг одоо хүн болгоны одоо эцэг хүн болгоны хэлдэг тий хөлийн дөрөнд гарын ганцхан түргэн гэдэг одоо ийм зүйл дээр л би бол явж гин гол нь эндээс бас нэг зүйл нь би өөрөө эрүүл байх хэрэгтэй. Хамгийн чухал нь. Тий хамгийн чухал нь би өөрөө эрүүл. Яагаад одоо ингэж хэлж байгаа вэхээр энэ амьдрал одоо яг л миний толгоон дээр явж байгаа. Тэ би бүх юм одоо миний үүрэг хариуцлага нуран дөрж явж байгаа учраас ер нь бол эрүүл мэндэл ерөнхийдөө бас айгүйх анхаарах цаг болцсон юм бэлээ. Тий өмнө нь бол тоодгүй байсан. Өвдөгний өдөр хатгаж чинь үү? Би чинь сайн нөгөө нэг бас жоохон ханиад хүндрээд тэгээд нэг бас бараг сар имлэгээр явсан байхгүй. Тэгэхээр ер нь бол одоо бол хүүхдүүдтэй сайн сайхан амьдруулъя гэж хүсэх юм бол өөрөө эрүүл саруул байх ёстой юм байлээ. Эрүүл саруул бусдад бас нэг гай болоод авахгүй тий. Бусдад байхгүй яг зөв. Тэгж л байх ёстой байна. Ерөөсөө энэ л бол яг миний одоо өмнө бол тавьсан зорилго. Тий тэрнээс бол өөр юм бол нийх одоо тий би ингэж шүүлтгэх чинь гэсэн тийм бол бодлоо одоогор бол байхгүй. Зүгээр л элэг нэгтэй тэгээд эрүүл саруул байх л болох юм бэл. Яг өөрийнхөө амьдралд хариуцлагатай хин нэгэнд хариуцлага нэлзаахгүй өөрөө гэр бүлээ авч явна. Хин нэгний үг хамаагүй. Хамаагүй тий. Энэ ч л надад бол яг зөв. Аз жаргалтай амьдрах бас нэг одоо тий төшөг тулгуур болж байгаа байхгүй. Окей за цаг хугацаа маш хурдан өнгөрсөн байна. Тэгээд яг одоо хамгийн сүүлийн асуултаа асууя. Тэгээд эсэг трейдерийн хувьд арилжаан дээрээ яг ямар төлөвлөгөөтэйгээр одоо ажиллах вэ? Рил том дансны арилжаа хийхэд бол жоохон хэцүү ерөнхийдөө болж эхэлж байгаа гэсэн үг байхгүй юу? За энэ бол яаж байгаа вэ гэхээр тий арилжаачин хүн бол данс шатлаа, даралт ихслээ, зүрх зогслоо. Данс шатлаа, даралт ихслээ, зүрх зогслоо. Тий. Дийлэх арилжаачдын хувьд ялцгүй стресс маш өндөр байдаг. Стресс авдаг тий. Тэгэд таны эрүүл мэндийн хувьд ямар нэг юм тийм өөрчлөлтүүд гарсан уу? Гарсан. Тий. Миний эрүүл мэндийн хувьд гэх юм бол нодлон бол ярьж чадах байсан. Одоо стресséндээ тий мэдрэлийн ядаргаа бүр арайгүй их болцсон байсан. Тэгээд бараг 10 гаруй хоног би ярьж чадаагүй штэ. Бүр ингээд амар хэцүү мөлий. За энэ жилийн хувьдгээр сая гэхээр би бас зүрхний тал дээр стресснээсээ болоод зүрхний тал дээр асуудалтай байна гэдэг зүйлийг бол саяхан олж мэдээд одоо бас эмчилгээ хийлгээд явж байгаа. Тэгэхээр арилжаачин хүн бол өөрийнхөө биеийг бас сайн бодох хэрэгтэй юм билээ. Эцээч одоо бид нар ч одоо тий нэг бол алдагдал нэг бол ашиг гээл явдаг хүмүүс ч одоо эрүүл мэндээ бол ерөөсөө нэгт тавихгүй бол одоо болохоо болцсон байлээ. Ялангуяа одоо над чиг одоо ингээд 40 шахаж байгаа хүмүүс бол залуу хүмүүс бол яах вэ? Тэгэхээр хамгийн чухал зүйл бол ер нь бол эрүүл мэнд. Арилжаачтай залуучуудтай хэлэхэд эрүүл мэндээ сайн бодож байгаарай л гэж захимаар байна да. Йоо ямар хурдан өнгөрчвэ те. Цаг подкастын эхлээс дуус хүртлээ огшсон баяр хөөртэй те. Үнэхээр гайхалтай подкаст болж миний хувьд бол өнөрлөлөө гэж бодож байна. Би өнөөдөр ямар ч байсан энэ хүү подкастт урьж оролцуулсанд маш их баярлалаа. Баярлалаа. За тэгээд Зулаас подкастын энэ дугаар өндөрлөж байна. Дараагийн подкастаар уулзцгаая.